Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 14-р хуралдаан 11-р сарын 3-ны өдөр хуралдлаа. Хуралдаанд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 11 тэргүүлэгч оролцох ёстойгоос тэргүүлэгч Ган Зориг, Амгалан Бадрах, Чимбат Баяр сайхан, Булар цэцэг нар хүрэлцэн ирж 4 дэд хөтөлбөр 5 асуудлыг хэлэлцэв. Тухайлбал гендерийн тэгш байдлыг хангах дэд хөтөлбөр, олон нийтийн оролцоод сургууль хүний хөгжлийн төв дэд хөтөлбөр, аялал жуулчлалын дэд хөтөлбөр, залуу малчин аймгийн дэд хөтөлбөр болон орон нутгийн өмчөд хуулийн этгээдийн хөрөнгийг бүртгэх, шилжүүлэх, худалдах, ашиглалтаас хасах, баптизмын үйл ажиллагаа явуулах, зөвшөөрөл сунгах, төрийн дэд шагналд уламжлах, аймгийн шагналаар шагнах зэрэг асуудлуудыг хэлэлцэн батлаж, холбогдох хууль журмын дагуу тогтоол шийдвэр гаргасан байна. За хуралдаанаар бид нэлээд олон асуудлыг хэлэлцсэн юм чухал шийдвэрүүдийг гаргалаа. За тухайлбал бид аялал жуулчлалын аймгийн дэд хөтөлбөр 3 цэнхэр төвтэй 5 аялал жуулчлалын хөтөлбөрийг батлан хэрэгжүүллээ. Ингэснээр энэ Ховд аймгийн хэмжээнд манай аялал жуулчлал бол нэлээд бас хоцронгуй явагддаг. Бусад аймагуудад бол тэгвэл энэ хөтөлбөрийг хэрэгжүүлснээр дараагийн жилүүдэд дараагийн шатанд маршрут гаргаж Ховд аймагтаа байгаа тэр түүх соёлын дурсгалт газрууд зааман олон үндэстэн ясны өв соёлын ийм чухал зүйлүүдээр бид бас аялал жуулчдыг татах, Ховд аймагтаа олон арга хэмжээ зохион байгуулах, тэгээд нэлээд олон төрлийн ажлыг хийхээр ийм том хөтөлбөрийг бас батлан гаргалаа. За энэ дээр манай тэргүүлэгчид бас нэлээд үнэтэй санал зөвлөгөө хэлж ингэж батлаа. За мөн залуу малчин аймгийн дэд хөтөлбөрийг бид бас батлан гаргалаа. За ер нь сүүлийн үед мал маллах залуучуудын тоо бас багасж байгаатай холбогдуулаад ер нь залуу малчдыг төрөөс бас дэмжих тал дээр учир дутагдaltaй байдаг. Тэгвэл энэ малчин залуу малчин хөтөлбөрийг бид батлан гаргаснараа аймгийн хэмжээнд залуу малчдынхаа зөвлөгөөнийг жилд нэг удаа зохион байгуулдаг. За аймгийн залуу аварга малчин шалгаруулах ийм журам хөтөлбөрийг бас бид батлан гаргалаа. Энэ нэлээд үр дүнтэй болох байхаа гэж ингэж үзэж байгаа. За мөн гендерийн тэгш байдлыг хангах дэд хөтөлбөр, за олон нийтийн оролцоо сургууль, хүний хөгжлийн төв гэсэн ийм 4 том хөтөлбөрийг бид бас батлан гаргасан. За ер нь аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдээс одоогийн байдлаар нэг 20 гаруй хөтөлбөр, дэд хөтөлбөр, за нэг 14-5 журмуудыг бас энэ 2017 онд бид батлан хэрэгжүүлээд байна. За энэ олон хөтөлбөрийг хамгийн гол нь хэрэгжилтэн дээр манай ажил хариуцж байгаа албан тушаалтнууд, мэргэжилтэнгүүд, байгууллагууд илүү анхаарч ажиллахыг бас хүсэж байна. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан хуралдаанд Монгол банкны хувьдах салбарын захирал Бат Эрдэнэ статистикийн хэлтсийн дарга даваа самбуунаар зөвлөх хэрэгтэй оролцжээ.